За тэгэхээр төсвийн байнгын ороо яг энэ төсөвтэй холбоотой хамгийн гол асуудал нь энэ татварын зохицуулалттай холбоотой асуудлууд оруулж ирж байгаа учраас нэлээд мэргэжлийн түвшинд бид нэр судалгаа хийж, ажлын хэс гаргаж, нэлээд нухацтай үзэх шаардлага байгаа хаа гэж ингэж бодож байна. Ингээд өргөн барьсан энэ олон нийтийн өргөдөл мэдээллийн дагуу ирсэн энэ өргөдлийн агуулгаас нь уншаад үзэхэд надад тодруулах хэд хэдэн зүйлүүд харагдаад байна л да. Нэгдүгüүрт нь энэ өргөдлийн үндсэн агуулга гэдэг дээр хүмүүс орон сууцын байраа авахдаа ихэвчлэн зээлээр авдаг гэсэн байна. Тэр ихэвчлэн зээлээр авдаг гэдэг нь бол бүгдээрээ зээлээр авдаг гэсэн үг бас биш гэж харагдаад байна л да. Цаана хөрөнгө оруулалт хэлбэрээр бас байр авч байгаа татвараас одоо бас бага хувиар төлөх, зугтах, зайлсхийх зорилгоор бас байр авж байгаа янз бүрийн тохиолдлууд нь цаана орхигдож байна гэж ингэж нэгдүгüүрт үзэж байна. Энэ дээр тодорхой нэгдүгüүрт хариулт өгөөч. Ихэвчлэн гэдэг үгийг би бол тэр хоёр ялгаж үзэж байна гэж. Хоёрдугаарт нь энэ дээр дахиад дараагийн өгүүлбэрт нь дэлхийн бусад улсад амьдран суугаа, байшин, орон сууцаа зархад татвар төлдөггүй гэсэн байна. Гэтэл амьдран суугаа гэдгийг юу гэж тодорхойлох юм бэ? Би зүгээр санаж байна, өмнө бас татварын байгууллагыг толгойлж ажиллаж исэн хүний хувьд хэлэхэд 3-аас дээш орон сууцны байр 3-аас дээш байртай иргэн гэтэл 100-аад иргэн байсан санагдаад ах юм. 3-аас дээш байртай. Амьдран суугаа зориулалтын байр гэхээр одоо нэг хүн 3 байранд амьдрдаг юм уу яадаг юм гээл ингээл асуудал үүснэ л дээ. Тэгэхээр энэ дээр одоо ямар тодруулга байна? Хоёрдугаарт. Гуравдугаарт нь ер нь хичнээн орон сууцны байр ер нь зарагддаг юм бэ? Үнэлгээ нь хэд юм бэ? Бид нар энэ зах зээлийнхээ үнэлгээгээр яг энэ үнэлгээг нь хийж авч явж чадчихсан юм уу? Дөрөвдүгээрт нь энэ эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хууль байгаа. Энэ хуулийн дээр зах зээлийнхэн үнээр бүртгэж авах ёстой гэсэн ийм зохицуултууд байсан. Сүүлдийн чинь үндсэн хуулийн цэц мэц рүү яваад тэрийг нь хүчингү болгон ажичлуу яалуу би бас тэрийг сайн санахгүй байгаад байна. Тэрнтэй холбоотой бас мэдээллийг өгөөч. Өөрөөр хэлбэл эд хөрөнгөө бид нар энэ зарагдж байгаа байрны үнийг нь яг зах зээлийнхэн яг үнэн зөв ханшаар нь зарж байгаа авж байгаа гэдгийг тодорхойлж чадж гэнэ үү гэдгийг бас үзмээр байгаа юм. За ер нь манайх шиг ийм хөгжиж байгаа орнуудын хувьд хотчлт ихтэй, хүн амын өсөлт ихтэй, үл хөдлөх хөрөнгийн хүртээмж багтаа ийм орнуудад дээрээс нь хөрөнгийн зах зээл хөгжөөгүй ийм орнуудад мөнгөтэй иргэд яадгүй гэвэл инфляциас хамгаалах хөрөнгөө өсгөх зорилтоор ерөөсөө л үл хөдлөх хөрөнгө авдаг. Үл хөдлөх хөрөнгө авдаг. Манайд ч гэсэн энэ хандлага нь байгаа гэж ингэж үзэж байгаа. Дээрээс нь орон сууцны зах зээлийн барилгын зах зээл бол манай одоо бизнесүүдийн дундаас хамгийн их талд эдийн засгийн зах зээл. Иргэн өөрийнхөө газар дээрээ байр захиалаад орон сууц бариуллаа. 100 айлын орон сууц бариуллаа. 100 айлын орон сууцны байрны ордрыг өөрийнхөө нэр дээр тэр иргэн гаргуулчих болно. Тэгээ барьсан өртгөө багаар тооцож нэмэгдсэн өртгийн албан татвараа маш багаар төлөх. Дээрээс нь энэний цаанаас орон сууцаа зархтаа 2% татвараас бултах ийм зорилгоор үнэлгээгөө багасгадаг ийм зүйлүүд бас цаана байна гэж ингэж хараад байгаа. Хэрвээ энэ 2% татварыг байхгүй болгочих юм бол яг энэ орон сууцны далд байгаа энэ барилгын зах зээл чинь өшөө илүү цаашаа цэцгэлчих юм биш үү гэсэн би бас имзгэл байгаад байна л да. Тэгээд эдгээр асуултуудад хариулт авсны дараагаар нэмж тодруулж асууя баярлалаа. За сая бол гişin асуултанд хариулъя. Ажлын хэсэг. За хэн хариулах вэ? За 6 номер. Тэлмүү. За сангийн тэлмүү. За заяавал гişүний асуултанд хариулъя. За та маш чухал асуудлуудыг өндлөө. Бидний яг санаа зовж байгаа асуудлуудыг бол та нэлээ дотроо хэллээ. За ихэвчлэн байраа зээлээр авдаг гэдгийг бид нар яг татварын системээс шууд гаргаж болж чадахгүй. Ягаад тэгэхээр тэр хүмүүсийн орлогоо яаж нотолж байгаа гэдэг нь илүү банкны юм дээр байгаа. За банкны системээс банкны зээлээр авсан орон сууц банкны зээлээр аваагүй орон сууц гэдэг бол татварын бүртгэл бол ингээд тусдаа явагдаггүй. Бид нар энийг бол үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн датанаас нэлийн дэлгэрэнгүй байдлаар шүүж үзэх юм шаардлагатай байна. Энийг бас ажлын хэсгээр бид нар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн датаг нэлээ задлж харахгүй бол болохгүй. За банкны бус зээлээр авж байгаа бас иргэд байхыг бол үүсэхгүй байна. За нийт Монгол улсын хэмжээнд 2024 оны байдлаар бол нийт 41,149 үл хөдлөх хөрөнгө борлуулсан ийм статистиктэй. Үүнээс 32,933 орон сууц байгаа. За нийт үнэлгээ нь бол 5.7 их 80-ийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө борлуулсан. Үүнээс 4.6 их 80-д нь орон сууц
За нийт 115 тэрбум төгрөгийн 115.4 тэрбумын татвар төлөгдсөн. Үүнээс 93.7 нь бол орон сууц борлуулснаа холбоотой ийм татвар байгаа. За үнэлгээний хувьд бол хөрөнгөний татварын хувьд бол хамгийн толомцсон асуудал байдаг. За бид нар өнгөрсөн хугацаанд бол эд хөрөнгөний улсын бүртгэлийн хувийн хэрэгт бүртгэгдсэн үнэлгээг бол шууд автоматар татрын албан дээр ингээд татаж бол татрын ногдол ингээд автоматар явж байгаа. За хөрөнгөний бүртгэл өөрөө илүү шудраг байх зорилгоор бол өмнө эд хөрөнгөний улсын бүртгэлийн хувьд бол нэмэлт өөрчлөлт оруулад ерөн шудраг баяа бүртгэл дээр нэг үн байдаг, худалдагтаа шал өөр үн болчдөг. Тэгсэн мөртлөө татвар төлж байгаа хэмжээ нь одоо хуучин бага үнээр яваад байдаг. Энэ зохицуултуудыг өөрчлөө гэдэг ийм зохицуултууд бол орсон. Үүнтэй холбоотой зарим нэг заалт нь бол үндсэн хуулийн цэц дээр зөрчил байна гэж үзээд бол өөрчлөгсөн асуудал байгаа. Гэхдээ татварын байгууллага бол дараа нь худалдсан барьцаасан тохиолдолд үнэлгээ бол автоматар ингээд шинжлэхдээ явах гэсэн энэ байдлаар бол хууль бол хэрэгжиж явж байгаа. За байраа яг зах зээлийн үнээр зарагдсан үнээс татвар авч чадчих гинүү гэдэг. За одоо бид нийт 41 мянган одоо үл хөдлөх хөрөнгө борлуулж байгаа тохиолдол болгоныг бид нар хойноос нь нэгтлээд хянаад явах болцоогүй. Бид нар бол тухайн худалдаж авсан иргэн худалдсан иргэн хоёрын нотариат гэсэн худалдаа гэрээний үнийн дүнгээс ингээд татвар тооцогдоо явж байгаа. За энэ дунд мэдээж татвараас зайлсхий хит бага үнээр хийх тохиолдлууд бол гардаг. За дараагийн асуултын хувьд бол иргэн өөрийн газар дээр байшин бариад гэрчлэгээ өөр дээрээ гаргадаг гэдэг ийм асуудлууд. Ер нь газрын бүртгэл эд хөрөнгийн газар дээр байгаа үл хөрөнгийн бүртгэл өөрөө тусдаа яваад идэг. Тэр үүнтэй холбоотойгоор бол бид нар яг засгийн газар дээр газрын тухай хуулийн боловсруулж явахдаа бол ер нь салж бошгүй энэ үл хөрөнгүүдийн бүртгэлийг бол ингээд нэг зэгцлэх асуудал бол яригдж ирсэн. Энэ бол газрын тухай хууль үл хөрөнгөний тухай хуулиар нэлээд зэгцлэх асуудал байна. За статистикаас үзэх юм бол нийт иргэд 663 мянган иргэд ямар нэг хэмжээгээр орон сууцны бүртгэлтэй байна. Хамтран ганцаарчилсан гэсэн. За хамтран орон сууц өмчлөгчийн хувьд хэд ч байж болдог. Дөрвөлээ гэр бүлийн бүх гишүүч орж болдог. За татрын албанд бүртгэлтэй байгаагаар эдгээрээс нийт 539 мянган иргэн бол нэг орон сууцтай гэсэн юм бүртгэлтэй байна. Хоёр орон сууцтай гэсэн 101 мянган иргэн ийм статистикуд бол байгаа. За энэ дотроос мэдээж хэрэг ямар нэгэн татвараас зайлсхийх сэт санаатаагаар үл хөрөнгийн бүртгэлийг бол одоо олон хүн дээр шилжүүлдэг. Эсвэл нөгөө хамтран өмчлөгчөө. За хариулт болсон баг тий. За Батөр гişи асуулт асуух юм уу?